За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Манай өнөөдрийн Globus podcast-д бид бас нэг сонирхолтой зочныг урьж ирүүлсэн байж байна. Алсаас ярилцж байгаа гэдгийг бас тодруулж хэлье. За сайн байна уу? Үнэн бэлгээ. Сайн байна уу? За сайхан тусч байна уу? Оо сайхан тусч байна. Усуудаа бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За манай зочин маань Батцэрэнгийн үнэн бэлэг гэдэг одоо миний мэдхийн гадаадд хамгийн одоо удаанаар амьдарч байгаа миний одоо танилын хүрээнд дотроос ч юм уу ер нь сонссон хүмүүс дотроос маань анх удаага би одоо 40 гаруй жил гадаад улсад амьдарсан ийм одоо зочинтой ярилцж байгаад их баяртай байж байгаа. Тийм болохоор нэлээд авдрын ёроолыг ухаж атгахуул гараа гэдэг шиг нэлээд ухсан сайхан яриа гаргахаа гэж их найдаж байгаа. Тэгээд үнэн бэлгээ чи манай зочид маань өөрийгөө нэг танилцуулаад өгөх үү? За би Бацран огт үнэн бэлэг гэж хүн байна. 62 онд төрсөн, 78 онд анх Шаазангийн Темст Герман руу гарч ялаа. Зүүн Герман руу. Тэгээд л бараг л тэнцэнэ үлдсэн дээ. Тэгээд л одоо Монголд 90 очин байсаар байгаа. Сүүлийн 18 жил ер нь байнгын тэнцэнэ байна да. Сонсогчтой бас сонирхолж хэлэхэд та манай подкаст эхнээс нь дууссан сонсох юм бол маш их сонирхолтой зүйлүүд сонсох болно. Мөн ялангуяа хэрвээ та Швейцар улс руу одоо аяллаа журмаар ирэх гэж байгаа бол манай үнэн бэлэг одоо өөрийн гэсэн зорч буудлын ажилладаг монгол хүмүүсээ жоохон хямдралтай үнээр оруулдаг гэж сонссон үнэн үү? Хямдралтай үнээр. Маш хямдхан. Харж үздэг гэж монгол хүний болохоор харж үздэг гэж одоо сонсдог. Тэгэхээр та эхнээс нь дуустал сонсороо магадгүй та одоо манай үнэн бэлгийн зорч буудал дээр ирэх нэгэн сайхан өдөр ирэх чинь билүү. Энийг зөвхөн яг ихэнд нь ингээ хальт хэлчих хоёлоо явандаа одооны ажлын талаар бас ярилцах болно. За. Тийм юм байна. Зүүн Германд сурч байсан гэдэг чинь тэгэхээр нэлээд дээр одоо манай Монголоос социализмын үед хүмүүс явуулдаг байсан тэр үеэр ирсэн гэсэн үг үү? Тийм тэр үеэр чинь манайх чинь социализм гэдэг одоо үйлдвэрлэлгээ ер нь бүхэл төрлийн мэрэгжлийн одоо ажилчид бэлтгэхээр шефийн орон гэж байдаг байсан шүү дээ. Эдийн засгийн хамтын нийгэмлэг гэдэг. Тэрний шугамаараа манай Монголын залуучуудыг социалист орнуудад нөгөө мэрэгжил эзэмшүүлэх чиглэлээр Темс Техникум гэж явуулдаг байх үед нь би Шаазангийн Темст 1978 онд саналаараа ирж илаа. Тэр үед чинь саналаараа явах уу гэж асуудаг байлаа шүү дээ. Тэгээд саналаараа Шаазан гэж юу байдгааж мэдэхгүй хүн л ирж илаа да. Их сонирхолтой энэ Шаазангийн одоо тэгэхээр Монголд маань Шаазан варны үйлдвэр гэж тэр үед байсан юм уу? Эсвэл та хэдийг сургачаад дараа нь Шаазан варны үйлдвэр одоо ажилуулж нээгч байсан юм уу? Ямар зорилготой яг Шаазан вар гэд сонгосон юм? Шаазан вар гэдэг нь 1970-аад 60-аад оны сүүлээр хуучин Монголын орчуудын эвлэлээс тустай гарч хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Германы одоо хөрөнгө оруулалтаар техник технологиор манай хуучин Шаазангийн үйлдвэр байлаа шүү дээ. Дээр үед одоо миний мэдхийн Баянгол журтуудлын хажуутал хуучин тийм тоосгон зуухтай Шаазангийн үйлдвэр гэж байсан. Чи байжгаад одоо бид намайг төгссөөд 88 он 89 он гээд 88 он баха тэр үеэр тэгээд нөгөө зах зээлд ороод ч юм уу эсвэл бол манай дотоод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өөрийн өртгөн аягүй өндөр байсан учраас Монголын эдийн засаг бас тэрийг дийлэхгүй болоод хаагдсан юм шиг байна. Тэгээд яг хөө тэр хооронд ч н Оросд ч байна, Польшд ч байна, Германд ч байна, Шаазангийн чиглэлийн, Шаазангийн чиглэлийн улсууд сургаж ирсэн. Одоо мэрэгжлийн ажилчид Шаазангийн Темс гэж байлаа. Тэгээд дараа нь Шаазангийнхаа Темсийн дараа инженерийн сургууль, Шаазангийн инженерийн сургууль гэдгийг төгслөө. Оросд одоо тухайн холбооны зөвлөлт холбоот улсад бас барилга керамикийн чиглэлээр инженерүүд сургадаг байсан, ажилчид бэлддэг байсан.
янз нь бол тэр барилгын материалын үйлдвэрт зориулж исэн юм шиг байна. Одоо тэдний одоо ирээдүйн мэргэжлийн усуудыг бэлтжижсэн юм шиг байна. Тэгээд тэр үед одоо социализмын үед чинь манай монголч өөрөө өөртөө ихэнх юм хийдэг байлаа шүү дээ. Тэгэл яг одоо дотоодын бүтээгдэхүүн одоо өөрийн өртгөн өндөр учраас одоо эдийн засаг дийлэхгүй бол хаагдсан юм шиг байна да. Тэгвэл бүр одоо техник мэргэжлийн сургуулиас ахуулаад инженерийн сургуулийн хүртэл төгсөөд яг энэ мэргэжлэрээ дагнаад айгүй олон жил болсон байж дээ уг нь. Тэгсэн. Тэгээд та одоо Германд нэлээд удаан одоо сурч төгсөөд Монголд очиод ажиллаж байсан юм шиг байна. Тэг яагаад буцах шалтгаан гараад буцав? Юу таныг буцаагаад одоо дуудаад залсан юм бол? За нэг дуудаж барьсан ч юм байхгүй л дээ. Ер нь сургууль соёлоо төгсөөд тэгээд очиход бол үйлдвэрүүд маань хаагдаад ажилгүй болоод тэгээ нэг хэсэг би бас нэг орчуулагчийн ажил эднэр хийж явж байгаад ер нь ч одоо тэгээд 90 он гараад зах зээл болол тэгэл хүнс хизүүдэл тэгэл ар гэрээ яа тийжээх үү гэлжтэй бүүн толгойн өвчин боллоо шүү дээ. Социализмын үед бол хүн болгон ажилтай төрөлтэй усаас цалин ажил хийсэн ч хийгээгүй ч тогтмол цалин гэдэг байла. Тэгээд тийм цалинтай усууд чинь нөгөө яг толгойн дээр нь бүх юм ороод ирэхдээ чи яахаа мэдэхгүй тэгэл за ер нь сурсан юм чинь сурсан чиглэлээр Германд ирээд ажиллаад тэгээд ар гэрээ тийжээгээл тэгэл буцаал Герман руу гарсан да. Санхүүгийн нөхцөл байдал дээшлүүлэхээр гарсан гэд ойлгочлоо тийм ээ? Тийм санхүү тэгэл ар гэрийн амьдрал одоо намайг буцаад Герман руу гарах чинь би чи 93 онд гарахад 89-өөс 93 он хүртэл би 4 жил Монголд байхад ер нь тэгэл эдийн засаг хямарсан шүү дээ. Хямраад л одоо картын бараанд ороод нэг айл чинь 7 хоногт нэг шил арих тэгэл далах, гурил, сахар, төмөс гэл ингээд дандаа картын системээр явж исэн. Тэгэхэд л үнэн хэцүү байсан л да. Тэгэл за ер нь өөрийнхөө сурсан мэргэжлээрээ үзээд алдъя гэж буцаж ирээл. Энд чинь өвдсөн тэгсэн чинь бас л хоёр герман чинь нийлээд тэгээд нөгөө юу яасан шүү дээ. Бас нэг Германы үйлдвэрүүд чинь ховчлагдаад шаазын үйлдвэр нь Германы баруун Германы талдаа очиод бүх техник тоног төхөөрөмжүүдэд устгаад одоо ер нь Герман шаазын үйлдвэр гэж баг байхгүй л дээ. Нэг хоёрхан л үлдсэн байх. Айгу олон үйлдвэрүүд байсан. Тэрнээс миний ажиллаж исэн бол одоо байхгүй болсон. Одоо тэр нөгөө юу гар урлалын чиглэлийн Майснер гэдэг Дрездений хажууд байдаг маш үнэтэй шаазангийн технологитой газар тэр л одоо байгаа ах. Бус нь одоо баг байхгүй болсон. Бүгдийг нь одоо зүүн өмнөд Америк юм уу хятадд үйлдвэрлэдэг болцсон болох тэр чин зэрэг. Тэгэл одоо шаазын мэргэжил маань байхгүй болсон доо. Германд ингээд ажиллаж байгаад хизээ Швейцар руу гараа явчих. Швейцар явах болсон шалтгаан нь юу юм бол? За ерөөсөл амьдралаа сайжруулъя, ар гэрээ аятайхан байлгая, хүүхдүүдээ сургууль соёлын ч гэсэн бас ирээдүг нь бодсон ч гэсэн ер нь л Европ руу гарыг гээл 2002 онд Швейцар руу цагаачлсан л да. Тэгээ цагаачлал ер нь тэгэл манай монголчууд яаж явдггүй яг тэр замаараа яваал. Тэгэл аз болол үлдсэн. Аз болоо бичвэрэнтэй болсон. Тэгээд л эн чинь байна да одоо. Тэрэнд бас юу миний хэл бас айгүй хэрэг болсон баха. Хэлтэй болох дээр зэрэг бас нэг нөгөө хуулийн зөвлөгөө нараа авах. Тэгээ хүн амьтантай уулзах. Ямар учраас ингэж ирж байгаа, яах гэж явж байгаа ингээл тэгэл нэлийн шалгаж өрсөн л баг. Тэгэл эсвэл дөлдсөн л дээ. Азар. Тиймэрхүү л байна. Миний одоо энд ирсэн түүх бол товчхон бөгөөд тодорхой. Германд байсан би чинь Швейцар руу очсон гэд энэ олон жил дотор чинь мэдээж хүний амьдрал юм чинь амьдрал сайнтайгаа сартайгаа байж байгаа шүү дээ. Тэгээ бүхэл юм байгаа. Бүхэл юм байгаа гэж бодож байна. Тэгээд таны амьдралд ер нь гадаадд байгаа амьдралд нь тохиолдсон хамгийн одоо аз жаргалтай хамгийн амжилттай байсан үе нь ямар үе бол?
баяртай байсан үе болох дээр зэрэг одоо Швейцарт хүүхдүүдэд авчирч ирэх зөвшөөрөл авсан тэр үеэл хамгийн их баясгалантай байсан. Яагаад гэвэл одоо нөгөө ар гэрээ татаж авах асуудал бол ер нь их нэлээд хүнд байсан. Тэгээ азар одоо тэр Швейцарын хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагад нартай одоо холбоод гуйгаад одоо ярилцаад ямар боломж байна яах вэ ийх үү гэл тэгэл хүүхдүүдэд авчирсан да. Тэр л хамгийн их аз жаргалтай үе байсан. Бусд нь бол тийм сайхан аз жаргалтай үе биш шүү дээ. Аз жаргал гэдэг чинь одоо яг л нэг л моментиг л амар аз жаргалыг л хилдэг баг. Тэр бол одоо би хүүхдүүдэд Швейцарт авчрах тэр л үе хамгийн аз жаргалтай байсан. Бусд нь бол ерөөсөө үүрэг, хариуцлага тэгэл ажил хийх тэгэл амьдрах тэгээд л зүтгэсэн дээ. Үнэн бодоод чиний хувьд одоо гадаад орнд явж байгаа чинь хичнээн хилтэй ч гэсэн заримдаа биднэрт нэг инээдтэй хөвгөлтэй тохиолдод гардаг штеп. Эсвэл нөгөө жоох өөрөөсөө ичих ч юм уу тийм тохиолдод ер нь их гардаг байсан. Чам дээр юу тохиолдож одоо хүртэл мартаж чаддаггүй. Эсвэл яг тэр эцсийн зүйлээсээ ёостой дахиж би хизээч ингэмээргүй юм ч гэдэг юм тийм сургамжтай. Ер нь нэг хэлгүй байна гэдэг чинь тэр үед чинь социализмын үед чинь манай сургууль чинь одоо гадаад хэл гэхтэл орос хэл заадаг байлаа шүү дээ. Тэгээд дээр нөгөө нохоотой 4 тангич километр бүрд гэл ингээд нэг герман байлдаантай канон дээр чинь хай Хитлер хэнди хоох гэдэг л үгнүүд байлаа шүү дээ. Яг бид нарыг анх явж байхад нэг орчуулагч багш маань ирээгүйсэн. Тэгээ нэг 30 Монгол хүү банд нар одоо хүүхдүүд 30 охтууд ингээд 60 ингээд 2 3 автобус бид нарыг ухтаж аваад тэгэл тэр хэлний бэлтгэлийн төв дээр очиод тэр шөндөө хоноод өглөө нь босоод тэгээ нөгөө багш нар ч орж ирээд одоо тэр манай Теймсийн буудлын одоо ер нь захирлын гэх юм уу да ер нь ерөнхийд нарийцдаг Роземан гэдгийн сүлд нь л бид нэрийг мэдж авсан л да. Тэгээд тэнд очиод яаж мэдлэхээ мэдгүй сайн байна уу л гэдэг. Тэгээд гал нөгөөдөл чинь нэг мэдлээлсэн дээ. Би санаандчгүй нөгөө л кинон дээр гардаг шиг санаал. Хай Хитлер гэсэн чөө тэгэж болохгүй шүү гэ нөгөө. Гараас авчаад. Тэгээд анх удаа нэг германаар мэдлж тэгээд тэрнээс хойш одоо энэ үгийг бол хэлхээс маш их цээрэлдэг болсон. Тэр л их инээдтэй байсан да. Тэгээд дараа нь сүүл доодоход энэ нэг нацист амт нь ирчих шиг боллоо гэж бодсон бахал та. Юугаач мэдэхгүй мэдлсэн биш үү? Юугаач мэдэхгүй орчуулагч багш байхгүйсэн. Тэгээд эхний 3 сар бол өстой жинхэнэ хөгөөж ирсэн. За энэ бүтэхгүй юм байна баг буцдгийм үү гэдэг байдалтай байсан шүү. Тэгэл орчуулагч багш ирээл бид нар арай л нэг гайг болсон доо. Тэр л хамгийн одоо анх Германд иржсэн тэр үйл хамгийн инээдтэй. Дараа нь чи герман хүмүүстэй ингэж мэдлсэн баг царийн ганц монгол хүн баха. За үнэн били Швейцарын тухай ер нь манайхан ч нааш цааш их явдаг болсон болохоор Швейцарыг мэдээч хэрэг одоо банкны санхүүгийн талаараа нэлээд одоо дэлхийд алдартай тий. Швейцарын банк одоо эсвэл Швейцар шоколад, Швейцарын цаг гэх мэтчлэн ер нь хүмүүс их мэддэг болсон байж байгаа. Манай сонсогч бид хоёроор хэлүүлэхгүй мэдж байгаа. Ер нь манай монголчуудын мэддэггүй Швейцарт байдаг одоо чам таалагддаг юу байдаг бол? За технологи. Тэгээд эрдэм шинжилгээний ажлууд. Одоо энэ Швейцарын их дээд сургуулиуд байна. Цюрихих, Баазлих, Лозанних, Женевих эднэр болох төр зэрэг маш их эрдэм шинжилгээний ажил хийдэг. Эрүүл мэнд, техник, технологи, IT гэл ингээд тэр болгон дээр айгүй их юм хийдэг. Одоо энэ Европын одоо энэ сансрын хөтөлбөр гэж байна. Энэ дээр бас Швейцарын одоо техник, технологи айгүй их явдаг, оролцдог. Тэр их нөлөөтэй. Тэгээд бас одоо хүний харьцаа байна. Одоо хүн чаддагаараа л одоо байвал тэр их сайхан. Түнэс нэгт гэж амар
юу гэдэг лээ те. Нэг дарамтлах тиймэрхүү юм бол байхгүй л те. Мгм. Мэргэжилдээ сайн, хэл усандаа сайн, харьцаатай тийм байвал айгу эднэр бол хүнийг үнэлэхдээ их сайн л да. Мгм. Хүний чадварыг үнэлдэг их Мм. илүү үнэлдэг гэж ойлгочлаа тийм ээ. Нэгдүгээр тийм хүний чадварыг үнэлнэ. Хоёрдугаарт хүнийг нэлээд юу яа. Одоо урамшуулах нь хайшин ер нь нэлээд хүнд юу өгдөг байхгүй юу? Цион гэдэг те. Урам зориг. Урам зориг өгд юм байна хаа. Тийм. Одоо нөгөө нэг ингээд тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг биш. Юун дээрээ тэгж болохгүй вэ гэдэг асуудлыг бол дандаа хөдөлмөр хамгаалалт дээр. За нүдний шил зүүн шүү, малгай өмсөн шүү, бээлийн өмсөн шүү гэдэг юмаа л одоо тэр ажилчнаа хайрлаад нь шүү дээ. Тэр хүн ямар их үнэтэй капитал вэ гэдгийг л хайрлаж байгаа байхгүй. Түүнээс биш хөөж гаргачаа дараагийн хүнийг авахд бол бэлэн л болсууд шүү дээ. Мгм. Гэхдээ ингээд хүнийг бол хүнд их урам зориг өгдөг тиймэрхүүл улсуудтай. Мгм. Швейцар албан ёсны хэл нь 3 хэл, бараг 4 хэл байдаг тийм Герман, Франц, Итали, Романиш гэдэг роман хэл бас жоох явдаг. Ретро романиш гэж. Аа. Ретро романиш нь болохоор латин, Итали, Испани ингээд нэг латиниш гэж ихэвчлэн эдгээр тайлбарладаг юм байлээ. Гэхдээ яг гарал үүсэл нь бол латиниш биш. Итали, Португал, Испани одоо ингээд нутгийн уугуулуудын нэг холимог тийм хэл баг шүү. Зарим өгүүлбэр дотор нь герман үг орцсон ч явна. Олон улсын хэллэгээр бол компьютер нь бол компьютераараа гэл ингээд. Гэхдээ айгүй хэцүү хэл. Би ер нь энэ хавь нутгийн улсуудтай уулзахтаа л шууд хэлдэг. Би ретро романишээр ярихгүй шүү. Германаар ярина шүү гэлдэг. Их цөөхөлт нь бас Германтай харьцуулахад 10 дахин бага хүнтэй тий 8.6 сая хүнтэй гэж явдаг л байна. Одоо Германтай харьцуулахад жоох орон. Ерөнхийдөө нэг юм их жоохон онцлог орон юм шиг надад санагдаад байдیں۔ Засгийн газар. Засгийн газар чинь 9 сайдтай. Одоо Евромент, банк, занк гэдэг санхүү эдийн засгийн хариуцсан, айрмын хариуцсан. Тэр 9 сайдаас нэгийг одоо тэр 9 сүүлээ сууж байгаа. За өнөөдөр энэ жил дорж ерөнхийлөгч хийнэ. Яг үнэ. Жилд нэгийг ээлжлээд идэв юм шиг юм тийм ээ. Ингээд нэг жилээрээ тэр 9 тойрно. Тийм тэгж явна. Одоо парламентын байнгын ажиллагаатай нэг одоо байнгын ажиллагаатай нэг парламент байна. Бөөнөрөө одоо их манахаар бол их хурал гэж нэг парламент нь байна. Одоо их баг танхим л да. Ярил. Тэгээд их танхим нь одоо яг манайхтай адилхан одоо бөөнөрөө сууж агаад асуудлаа шийдчээ. Тэгээд зуны амралт, өвлийн амралт гэдэг ингээ явчихна. Баг танхим нь болохоор байнгын ажиллагаатай одоо штендинг гэж байдаг шүү дээ. Одоо байнгын ажиллагаатай парламент. Тасралтгүй одоо манайхаар бол одоо нөгөө хариуцсан секторт нь байнгын хуралтай, зөвлөгөөтэй тийм байдаг. Тийм системтэй. Сайн юм асууж болох уучлаарай. Намайг эд материал дуртаад асууж байгаа юм биш. Одоо тэр их одоо цагны оронд очсон хүн чинь одоо Швейцарын гээд маш одоо алдартай цаг байж штэ тий Rolex-аар ярих чинь өшөө зөндөө цагууд гэж байгаа Fortis, Omega энэ гээд Швейцарт байдаг хүн одоо тэр үнэтэй цагнаас нь авч идэлдэг юм бол та өөрөө чи идэлж хэрэгж байна уу? Тэр цагийг хараад ухаалт нь штэ. Миний одоо 3 сарын цалин яваад өгнө шүү дээ. Тэр зэрэг тийм үнэтэй цаг зүүхэд бол айгүй хэцүү. Яагаад тэгж асууж байгаа юм? Тэр нэг юм үг гэдэг шүү дээ. Засчны морь усгүй гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэгээд би бодож ин л та манай Монголд идэх хүмүүс бол их үнэтэй хэрэгэлдэг болсон тийм ээ. Цаг өөрөөлж. Гадаадд байдаг хүмүүсийн маань одоо өөрийнхөө хүрээллээр ирээ. Миний танил татна хүмүүсээс бол тэр цагийг авч яснаас тэр цагийг авах мөнгнөөсөө талыг нь арга ирлүүгээ явуулъя гэж одоо тэрийг эдэлж хэрэглэхийнхөө оронд арга иртэй тус нэмэр болыг Монгол руугаа гэдэг одоо цалингийнхаа талыг явуулдаг.
цалингийнхаа 10% явуулдаг. Эсвэл өөр хүүхэд нь тэнд байдаг бол тийш өгч явуулдаг. Ээж аав нь байдаг бол гэдэг. Тийм болохоор би зүгээр сонирхож таныг асуулаа л да. Чамд. Яг нөө ямар ч хүн гэсэн бас нэг юу яадаг штэ. Сонирхдаг те. Энэ ямар гоё ийд вэ? Пөөх энэ яадаг бол гэх. Манай монголчууд л дандаа барьж үздэг тийм. Барьж үзэн гээд гартаа ингээд барьж үзэн тэгээд хичнээн 10 хэдэн мянга 20 хэдэн мянган франкны цаг байвал аль энийг үзэтгэе та гэх нэг авах гэж байгаа юм шиг үздэг байхгүй юу. Тэгээд ямар ч гоё хийсэн гэл ингээл хараад тэгэл өстой гоё ид байна да гэл мөрөөдөл жахаад авчаад явцдаг гэж. Одоо тэгээ сүүлийн үед бол тэр үнэтэй газрын годомжоор явхаа байсан шүү дээ. Дээр үед бол одоо залуу байхад бол за энэгээр нэг ороод юм үзчихэд нэг цаг маг харчаад гэдэг нэг гоё юм ингээ харчаад тэгээ нэг за энийг л авах юм шүү, тэрийг л авах юм шүү, ийм юмтай л болох юм шүү гэж ингээ нөгөө залуу байх ч айгу мөрөөддөг байлаа шүү дээ. Тэгээд одоо гэр бүл хүүхэд ингээл явсаар байгаа л одоо би 60 бараг хүрэх гэж байна. Тэгэл одоо би энийг аваад би яах юм? Тэрний оронд одоо манай ач тэнд байна. Одоо манай ач охин тэнд байна. За хүүхдүүдэд тэр хэрэгтэй гэсэн за боломжоор би нэг хэдэн төгрөг өгчий, байгаагаа хуваагаад идчихий гэж л боддог болчихдөг юм байна. Нас одоо яваад ирэхтэр чинь. Би чамайг ингэж бодлоо л да. Түрүүн бид хоёр бичлэг хийхээс өмнөхөн одоо урьдчилан танилцсан байж байгаа тийм ээ. Урьдчилан танилцаад та одоо Швейцарт ийм зарч бодолтой юм байна гэд хэлсэн чинь үе зарч бодол гэж одоо нэг байшин л байгаа шүү дээ гэд хэлжсэн. Тэгээ би тэрнээс бэ гэхээр манай нийгэмд бас ийм хүмүүс байдаг. Юмыг томруулж ярьдаг. Хүмүүс байдаг. Энд би юмыг жижигрүүлж ярьдаг, даруу ярьдаг тийм хүмүүстэй нэлээд таарч явж байгаа. Тэгээд би таныг тэр хүмүүсийн нэг юм болов гэж бас бодсон байхгүй. Тэр гоё модон барьсан одоо зочид хүлээж авдаг газараа үгүй зүгээр л нэг байшин байгаа шүү дээ ингээд айгу даруухан ингээд тийм ээ. Чи миний хэлж байгаа юм тийм. Ойлгосон тийм. Яг тэ тэр даруу занг сураад байна уу? Ер нь тийм даруу юу? Ер нь эд хөрөнгөө тийм гайхуулах шаардлага. Энэ одоо жоохон буруу яриа явчлаа. Гайхуулах энэ төр гэд ер нь тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэмж ярина уу гэхээс биш. Гүг ийм л дээ. Тэр чинь нөгөө нэмж ярддаг, хөнгөрч ярддаг тэр усуу чинь залуу одоо өөртөө тийм айгу тийм бахархалтай одоо би энийг ингээ бүтээсэн шүү гэд хүнд гайхуулах тэр нэг тийм нэг үе байна. Би ч гэсэн одоо инженерийнхаа сургуулийг төгсчөөд диплом аваад Монголд ингээл очив. Би Германд сурсан инженер хүн гэж ингэж тэр үедээ өнгөрдөг тэр тийм нас байна. Тэр бол буруу биш. Гэхдээ одоо энэ орчин маань нөхцөл маань хүнийг их болгоомжтой болгодог юм байна. Одоо ингээд энэ нэг буудал ажиллаж байгаа штэ гэл ингэх тэр чин зэрэг буудал гэж үг сонссон хүн бол энэ чин одоо өглөөний хоолтой, өдрийн хоолтой, оройны хоолтой тий бараг л модтой болвол одоо машинаар үйлчилдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бодчих байх гэж айдаг байхгүй юу. Тэгээд нөгөө одоо ирж байгаа улсууд маань надаас их юм одоо шаардах жоох одоо буудал гэдэг ирчихвээ гэж үү? Өсөлт өндөртөө ирчихэд нөгөө бэлгээ ах чинь их буудал гэдээсэн чинь хөхийн юм байна штэ. Тэ гэж хэлэх болов гэж яг Монгол сэтгүүгээр би тэгж бодож байна. Монголчуудтай зориулж одоо Монгол хүнд гадаадын одоо энэ Швейцарууд байна, Германаас ирж байгаа улсууд байна, Англи одоо Америкаас ч улсууд ирж байна. Тэднэрт болох тэр зэрэг аль болохоор би
би юмгүй шүү. Зөвхөн хөнжил дээр кафе 2 л 3 л байгаа шүү. Унтан тэгэл болоо бус үед нь та гараад одоо энэ Альпийн нуруугаар одоо явгаа алах нь цан чаргаар болгоно энэ бол таны асуудал шүү гэж нөгөө амар болгоомжтой хэлж байгаа байхгүй юу. Тэгээд манай монголчууд маань уцтаа л асуун л да бэлгийн хаа танаа буудалд өглөөний цай байгаа юу? Өө ах нь өглөөний цай хийдгүү маа. Тэгээд одоо өдрийн хоолж байхгүй зүгээр тийм учраас би монголчуудад зориулж хамгийн хямдхан одоо энэ Швейцарт байхгүй үнээр би нэг хүнийг байлгадгийн штэ ихтэй. За ойлголоо. Тэгвэл өстой сайхан юм байна. Бид нэр тэгвэл очиод хоол унд хийхээр бол одоо гурлийн мод байгаа юу, жигнүүр байгаа юу, хорхог хийх сав байгаа юу гэж тэр болгоно нь байгаа. Тэгээд би тэр хэлдэг байхгүй. Та нар энэ чинь ирхэл юм бол Монголдо байгаа юм шиг л буузаа хийгээд идэж болно, хуушураа хийгээд идэж болно, орхогоо хийж болно, гал түлээ сууж болно, гадаа ингээд сайхан амраад байгаль дотор модон дотор байжгаад явал гоё штэ гэж хэлэх тэр манайхан өвөх баярлдаг байхгүй. Ямар гоё юм бэ. Йоо тэгэл бас нэг гадаад хүнтэй сууцсан улсууд байдаг тийм ээ. Тэгээд одоо Швейцар хүнтэй суусан монгол хүүхнүүд бол за өнөөдөр дараагийн 7 хоногч гэдэг юм уу эсвэл сарын дараа бэлгийн ахынд ингээд дөрүүлээч гэдэг юм уу зургуулаач гэдэг юм уу зөвхөн монголчууд уулзсан шүү. Тэгээд тэр хүүхнүүд чи ирээд энэ чинь хүүхнүүд ч гэхгүй ирчүүд ч бас ирнэ л да. Тэгэл тэд нар чи ирээд Монголынхаа тухай ярина. Хүүхнүүд авдаг зочд буудлын махтайг би ботчлаа бодлоо. Хүүхнүүд ч явна. Тэгээд зовлон зүдгүүрээ ярина, ойлно, хайлна, гэр орноо санана. Тэгтээ ингээ сүйтээс эхнэр битээр ингээ сайхан сүйтэй цай гар ухтана. Боломжоор хүн монгол хүн байгаа таны тий? Манай эхнэр хүн монгол хүн байгаа. Тэгээд хүүхдтэй хэлээ билгээ. Битээ 2 талаасаа нийлээ 6 хүүхэдтэй. За өнөр өтгөн сайхан. Тийм. 6 хүүхэдтэй. Билгээ хоёулаа зочд буудлын талаар бас жоохон ярилцъя гэж бодож байна. Гадны оронд одоо ингээ өөрийн бизнес эрхлээд одоо зочд буудал ажлуулад хүн хийж аваад энэ бол бас тийм амар ажил биш байх. За Германд бол би дааж одоо бизнес эрхлэн гэдэг бас амар ажил биш. Өчнөө одоо бичиг, баримт, өшөө юу байдгийг бүрдүүлэх зөндөө их даваануудыг давж иж түүний ард гарч бизнес эрхэлдэг тийм ээ. Швейцарт юу тэгж бизнес эрхлэхийн хамгийн тохиромжтой нөхцлүүд нь юу байдгийг юм бол Швейцарт одоо би бас харж ирсэн. Манай Монголд нэг стартап гэдэг одоо нэг байгууллага шүү дээ. Шинээр байгуулж байгаа залуучуудын санаа одоо санал бодол одоо мөрөөдлийг биелүүлэхэд тус зөвхөн болох гэсэн нэг байгууллага байна да. Швейцарт бас тэр байна. Тэгээд тэр байгууллага дээр очиод би одоо ингээд нэг ийм байгуулах гэсэн юм аа. Тэгээ юу хэрэгтэй вэ гэхээр за нэгдүгээр та бол өөрийнхөө боломжоор хөрөнгөө гаргана. Тэр хөрөнгө нь болох тэр зэрэг машинч байж болно, байшинч байж болно, тэ? Эсвэл бол 1000 франк ч байсан болно. Тэгэд хөрөнгөний их үүсвэр чи энэ байна гэд нэг бичиг гаргуулж авна. Тэгээд тийм бичгтэй болчлоо гэнгүүтээ банкнд очиод нэг данс нийлгэнэ. За одоо яах вэ? Манай аж ахуй одоо жишээ нь 20,000 франкны их үүсвэртэйгээр одоо хөрөнгөөр бий боллоо. Гэхдээ зэрэг одоо тэр бэлэн мөнгө чи хаана байна гэж асууна штэ. Манайх ч одоо бэлэн мөнгө дансанд байрлуулна, ингэн тэгнэ гэдэг нэг юм яригадад идэх юм байлээ. Энд болох тэр зэрэг үгүй миний авч байгаа тэтгэр манай эхнэрийн авах цалин энэ хоёр битээр ингээ нийлээд хоёр талаас хариуцлага үлээгээд ингээд ажиллах гэж байгаамаа. Тэгээ хоёр биенээсээ одоо жишээ нь 20,000-аар эхнэр битээр 20,000-аар гэдэг чинь 40,000-ын их үүсвэртэйгээр ингээ хийх гэж байгаамаа. Тэр мөнгө чи хаа байгаа юм бэ гэхдээ уучлаарай тэр мөнгө одоо би аваагүй байна. Тэр бол миний тэтгэр, миний цалин. Одоо нэг өсний цалин маань ингээд жилийн орлого маань энэ шүү. Тэгээд би энэ орлогоор ингээд хөрөнгөөрөө юу ингээд их усроо хийя гэхдээ нөгөөдөл за болно гэд авчин.
Тэгээд банкнд дансаа нээлгч нь. Тэгээд үйл ажиллагаагаа явуулна. Үйл ажиллагаагаа явуулахдаа сайн дураараа эсвэл бол очиод одоо галын байцаагч гэж байдаг шүү дээ манай Монголын. Тэр галын байцаагчаа захиалаа. За одоо ингээ манайх ийм модон байшинтай та нэг үзээд өгөөч ээ. Юун дээрээ би анхаарах вэ? Та нэг зөвлөгөө өгөөч ээ гэдэг нь. Тэгэхээр нөгөө хүн чинь би чинь одоо цагийн тэдэн франкаар одоо цагийн 35 тэгээ ирж очих замын зардлаа тэгээд танд бичих бэрийхтэй одоо тайлангаа ингээд бүгдийг нь оруулаад би ингээд танд нэг цаг ингээд танаа байшин үзэж хараад ингээд явхад нэг 350 франк болно. Та энийгээ төлөх үү гэдэг зэрэг. За та тэр юугаа үнийн саналаа надад явуулна уу гэх. Тэр үнийн саналыг аваад нөө стартап гэдэг газараа өгчнө. Гэхдээ нөгөөд чинь аваад та ийм төлбөр төлөх гэж байгаа юм. За болно гэд аваад үлдчихнэ. Тэгээд дараа нь одоо энэ хамын цагдаач гэдэг юм хариуцсан хүнд нь хэлээд бид нар эн чинь ийм хийх гэж байгаа маа. Тэгээ ямар хаяг маяг хийж болох вэ гэдэг нөгөө нь та өөрсдийнхөө л бол хамгийн гол нь олон нийтийн юм одоо олон нийтэд садаа болохооргүй л тийм хийгээрэл тэгэл болоо тэгэл эхэлсэн шүү дээ. Тэгээд жилийн дараа одоо өнгөрсөн жил за ингээ та энэ жил хичнээн зочин хүлээж авсан бэ. Хэдэн төгрөгийн орлоготой байсан бэ. За энэ орлогоосоо та тог усандаа хэдийг зарцуулсан бэ. Гэл ингээд ингээ нөгөө татварын байцаагч авсан юм да. Тийм татварын байцаагч нь дуудаж одоо над руу уцаар яриа та тэдэн сарын тэдэнд ингээд тэдэн цагт амттай ээж уулзах боломж байна уу? Боломжгүй бол хоёулаа өөр цаг хугацаа тохирох уу гэл ингээд. Тэгэл тэр үед нь би боломжтой болж байна. Очиод уулзъя гэл уулзаал ийм хөрөнгө зарцуулсан, тийм будаг авсан, ийм ширээ авсан, ор авсан, ийм төгрөгийн зардал гарсан, ийм галын байцаагч тэдэн төгрөгийн тушаалт хийсэн ингээд баримтуудаа үзүүлэл нэгтрүү за үзэл уулын та бол одоо жилд 100 мянган франкны орлоготой байхаар байсан юм байна шүү дээ. Уулын тэгэд төлөвлөсөн юм байна. Гэтэл та 100 мянга хүрээгүй юм байна. 100 мянган франкны орлогогүй учраас та одоо ийм төгрөгийн зардал гаргасан юм байна. Одоо цэвэр ашигч бол одоо чүтэй айтай нэг 5 мянган байна. За одоо ингээд энэ жилдээ бол та төлбөр тооцоо хийхгүй. Ингээд та тайлангаа бичиж өгсөнд баярлалаа. Тэгэл бид нарыг явуулчихна. Тэгэл ингээд 100 мянга хүрэхгүй л байвал нөгөөдөл чинь нэг тэгэж та одоо юм ажиллаж байгаа юм чинь төлөх ёстой. Тэдэн төгрөг төлөх ёстой, ингэх ёстой гэж. Нэгдүгээр шаардахгүй. Хоёрдугаарт за хэрвээ би одоо 100 мянгаас илүү их ашигтай орлоготой болчлоо. Гэтэл зардал маань ийм байна. Одоо машин засвар тийм байна. Одоо ийм боллоо гэдэг ингээд зардлуудаа үзүүлээд би ингээд тэдэн төгрөг л одоо жишээ нь өнгөрсөн жил бол битээр 100 мянгач хүрээгүй л дээ. Гэхдээ ашиг орлогын татвар гэдэг хамгийн доогуур хэмжээгээр 1300 франк та төлөө. Одоо 1900 биш 2019 оны татварт та 1300 франк төлөө. За би төлөё. Гэхдээ би сар болгон 130 франкаар ингээд төлж болох уу болноо гэд ингээд нөгөө юмнуудыг өгдөг байхгүй юу? Тэр чинь одоо хүний ингээд бүр илүү нөгөө олсон орлогоос нь заавал татвар аавна гэд ингээд байхгүй. Тэр хүн чинь хөөрхий боломжоор л өөрийгөө авч явахгүй л үзээд нь шүү дээ. Тэрэнд нь л тусалж дэмждэг. Тэр талдаа надад их таалагддаг л та. Тэгэхээр бизнес эрхлэгчтэй бас нэлээд дэмждэг юм байна тийм ээ. Тийм одоо сая одоо энэ коронавигийн үеэр чи одоо жил 6 сар жил 8 сар хэртээ одоо энэ жижиг дунд үйлдвэрүүд нь зарим нь хаагдлаа, зарим нь санхүүгийн байдал хэцүү байна гэдэг ингээд тэгтэр чин зэрэг ингэж байгаа байхгүй одоо манайхаар бол одоо манай аймгийн иргэдийн төлөөлөгч аймгийн засаг захиргаан тэр аймагт байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжих сан гэдэг сан гаргаад тэрийг одоо өөрийнхөө баялагаарч гэдэг юм уу өөрийнхөө одоо банкнд одоо дансаараач гэдэг юм уу барьцаалж агаад энэ жижиг дунд үйлдвэрүүдэд одоо жишээ нь 3 сарын одоо түрээсийн мөнгөч гэдэг юм уу манайх одоо тэр тог усны мөнгөний чөлөөлж гэн дэмжиж гэн гэдэгтэй адилхан ингээд дэмжиж байгаа байхгүй юу.
Тэгээд одоо бүр болохоо байх юм бол тайл цайд гэн одоо хагас цагаар ажиллах те. Богино зөксөн цагаар ажиллах тэр хэлбэр рүү шилжүүлэх гэл тэр тал дээр бол энэ жижиг дунд үйлдвэрүүд айгүй их дэмжинэ. Гэхдээ мэдээж хэрэг санхүүгийн банк санхүү нь одоо нэлээд чухал салбар нь болж явдаг энэ орон ямар нэгэн одоо итгэлгүй найдваргүй юм хийх юм бол айгүй хэцүү байдалд орох бах. Тэгэхээр та хүний итгэл таах хүн байж дараа нэг юм үг гэдэг чинь герман дээр тий. Итгэлцэл гэдэг бол одоо хамгийн хэцүү валют гэж орчуулах юм уу Монгол дээр. Тэгэхээр итгэлцэл олох гэдэг бас ялгаагүй германтай адилхан болов уу гэж бодож. Одоо тэр итгэлцэл гэдэг чинь хамгийн гол нь харьцаа байхгүй юу? Харьцаа. Би одоо очиод уучлаарай одоо санхүүгийн байцаагчд очиод уучлаарай энэ жил одоо энэ сар надад ерөөсөө ямар ч орлого орсонгүй. Би ингээд төлбөрөө төлж дийлэхгүй нэ яах вэ? Ямар арга зам байна? Гэхдээ тэд нар айгүй сайхан зөвлөгөө өгдөг байхгүй юу? За яг ийм байдлаа ингээд яриад ирж байгаа чинь баярлалаа. Бид нар яаж туслах уу? Яах вэ? Ийх үү гэдээ ингээд ярилцсан. Тэр ярилцлага айгүй тийм чухал үүрэгтэй. Тэр жижиг дунд үйлдвэрээ ч гэсэн сэтгэл санаагаар зовохгүй, урам зориг хугалахгүй. Нөгөө талаараа за энэ хүн чинь ийм байдалтай байна. Тэгэхээр зэрэг бид нар дарамтлчээж хэдэн дөрвөө салгаж авна гэдэг тийм бол байхгүй. За окей тэгвэл одоо ингээд та одоо өртөө боллоо шүү. Энэ өрөө харин боломжоор та төлж дуусгах юм шүү гэж л хүнийг ярина. Бүр дампуурсан юм байвал шууд за эрхийн аваад за одоо та ерөөс ямар ч хэлээс энийгээ төлнө шүү. Хэдэн сарын хугацаанд төлнө шүү гэж үүрэгдээл явна. Тэгээд төлж дийлэхгүй бол дахин одоо өргөдлөө өчөөл даваа залбал тэгэл явна да. За тэгээд манай нэг монгол залуу маань Швейцарын энэ их сайхан уултай, нуруутай, устай, нууртай ийм сайхан газарт одоо өөрийн гэсэн зарчмуудлаа ажиллаад амжилттай явж байгаа юм. Манай монгол сонсогчдоос мань одоо Швейцарт ирж амрах сонирхолтой хүмүүс байвал билгээ танах руу хандаад бас үйлчлүүд явах нь шүү дээ, тийм ээ? Хин хинд нь хэрэгтэй. Үнэн бэлэг Батцэрэн гэдэг Facebook хаяг байгаа. Тий хаяга нэг сайхан хэлээд өгөөч хаана байдаг газар юм бол ямар уулын нугад байдгийг юм бол. За Альпийн нуруу тэгээд одоо энэ хайрхтуудын нэрийг одоо хэлэхэд аюу хэцүү нэрнүүд байдаг. Тэгээд яг би боломжоор сурах гээд байгаа. Тэгээд зарим нь манай монголчууд энд ирсэн улсууд нийлж байгаад орчуулж байгаа. Хайчуул тэгэл одоо Сант Мориц, Бернина гэл Юлер пас одоо манайхаар бол Юлерийн даваа гэдэг газар Швейцарын одоо зүүн урд байрладаг одоо оршдог Graubünden гэдэг кантон манайхаар бол аймаг нь тэнд байдаг. Одоо Цюрихээс 200 км-ийн зайтай. Тийм газар амьдарч ажиллаж байгаа хүн байна. Тэгээд холбогдвол Үнэн бэлэг Батцэрэн гэсэн Facebook байгаа. Тэгээд Швейцарын код нь 040 0041 76 380 3959 гэсэн утасны дугаартай байгаа. За тэгээд ямар ч хэлсэн ийм сайхан уултай хаттай газар ирээд амарч одоо ууланд авирч явж болох нэ. Манай хүмүүс ч бас их ууланд авирдаг болсон байгаа ч сонирхолтой болсон тийм ээ. Монголчууд айгүй их алхдаг юм байлээ. Уул хатанд Альпийн нуруунд алхахыг гэсэн хүн бол одоо манай дээр алхаж болж байна. Цан чаргаар болгодог улсууд нь өвөлдөө ирээд цан чаргаар гулгаж болж байна. Танай зарчим бодолт чинь нэр Швейцарын шоколад ч одоо дэлхийд дээр алдартай сайхан амттай шоколад гэж. Швейцарын шоколад хоолнд байхгүй ч гэсэн Швейцарын шоколад худалдаж авч идэх боломж байдгүй. Тэгвэл нь очиж амрах байлгүй. байгаа юм. Тийм одоо ийм л дээ одоо Линд гэдэг одоо Цюрихт байдаг төвн Цюрихт байдаг шоколадны үйлдвэрийн дэлгүүрээс авал миллионтэй. Хямдарсан одоо нөгөө сүлжээ дэлгүүрүүдээр явал арай хямдхан. Би болохоор билгээ танай зарчмуудлаас чинь орой сайхан вино ууцсангаа танай одоо баарнаас ч юм уу тийм үйлчлэгээ хийдэг үү, тийм жижиг сажиг снэк худалдаж аваад. Тиймэрхүү юм
худалдаж авах шаардлагагүй шүү дээ. Бид нар нэг ширээн дээр л тавьсан байдгийг. Аа. За Тийм. тэгвэл тэр дээр бас сонирхож асуух юм байна. Туршламжтай Монгол хүний манай монголчууд их сайхан туршламжтай тий эрт хизээний үүд хаалгаад онгорхой хөдөөний хүмүүс хүртэл үүд хаалгаад хөгжихгүй явдаг. Тийм сайхан ёс заншилтай байсан тий. Морь мал хавга хайж явж байгаа ангад цангасан хүн ороод ус ундаа уугаад гарах боломжийг нээж өгсөн. Тийм туршламжтай ард түмний одоо хүүхдийн ми чинь тэр зан чанараа аваад явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид нарын одоо нэг юм туршламжтай энэ зан чанар танаа зочд буудлыг чинь дараагийнхаа зочдыг ирсэн зочноо дахиад ирэхэд чинь нэлийн тус нэмэр болдог уу? Манай гэр бол байнга онгорхой байдаг. Одоо Швейцарт бас нэг сонин юм гэх юм дээ. Одоо хоттой бол хаалгуудад төгжэл гарна л да. Манай энэ босхонд бол за битээр ихнэр битээр бол нэг хаалгуудад нэг төгжиж байгаагүй. Тэгээ Францаас ирсэн манай монголчууд бэлгийнхаа та нар ч одоо хаалгуудад төгждгөө юм. Бияахын хин ирэх юм. Манад тэгэл нэг ороод авъя ч гэсэн юм байхгүй юм чинь. Ингээ байж л байдгийг шүү дээ. Ямар сони юм бэ? Хаалгуудад төгжихгүй гэж. Эхнэр битээр ингээ хот руу одоо хүнсээ авах гад явсан хойгоор манад ирж байгаа зочид над руу ярина. Бэлгийнхаа танаа гадаа ирчлээ орох гэсэн юм аа. Та хаана байна гэх. Ингээд баруун талынх нь хаалгаар нь ороо тэр буудал муудал онгорхоо байгаа. Тэгээ та нар өөрсдөө өрөө мөрөөгөө үзээд айл өрөөндөө орохын тэрийгээ сонгоод ингээ байж ах нь удаан гэсгээд яваад чинь. Юу гшүүг юм бэ? Энд чи онгорхоо байгаа мó? Орохоос айж штэ гэдэг байхгүй. Гөө юунаас айдаг юм бэ? Ороо наа чи халуун савтаа сүйтэй хийгээ тавьчихсан байгаа. Та нар ингээ цай магаа байж ах нь ингээд очлоо гэхтэр л гайхаад байдаг байхгүй. Ямар сони юм бэ? Хулгай цэлгий байдгүй юм уу? Хулгай цэлгийч бий л дээ. Гэхдээ бол их манай одоо энэ эзэмшил газар дээр гадны хүн тэр болгон орж ирдэггүй. Одоо ховын өмч гэдэг чинь одоо бас энэ чи нэлээ юу гэдэг юм дээ хамгаалттай. Тэгээд нэг хулгай цэлгий бол хотуудаараа их байдгийн. Гэхдээ нэг карманы хулгайч байна. Зүгээр бараа сэлт хулгаалдаг улсууд ч байна. Айлын орон гэр хулгаалт ухдаг хулгайч нар ч байна. Тэгээд айлбын нуруу гэж хулгай хийх гэж ирдэг хүн ер нь бараг байхгүй дээ. Айлбын нуруу гэдгснээс нэрээ тэр чинь бас их би нэг сайхан ном худалдаж авсан. Демарктэй географи гэдэг одоо газар зүйн хүч гэсэн. Тэр номон дээр их сонирхолтой ном. Унш дуусаг байгаа л да. Тэр Швейцарын надад энэ ном их сонирхолтой худалдаж авсан гэхээр ер нь яагаад газар зүйгээс улс төр заримдаа бас газар зүйн байрлалаас болоод одоо кремиг булаацлах жишээ нэ тий яагаад тэгдэг ингээд цаад утгын тал Британий нэг мундаг сэтгүүлчийн бичсэн ном байж байгаа. Тэгээд би зүгээр дотроо бодлоо Швейцар дэлхийн 2 дугаар данд нэг их өртөөгүй шүү дээ тий гадны тавталгаа орж ирээгүй. Ер нь их төвийг сагсан тийм орн уул хаднаас нь болоод одоо тийшээ дайн байлтан ороогүй юм бол дэлхийн 2 дугаар данд та энэ дэр улсууд ингэж ярьдгийг. Юу гэж ярьдаг бол Швейцаруудаас их айдаг. Швейцарууд бол ууланд шигэж байлдахтай одоо ямар ч айрмаас дээр гэж байгаа шүү дээ. Одоо энэ манай энэ уртлын уул, энэ хойтлын уул эднэрийн энэ хавцал эднэр дээр бол одоо ингээ харахад ингээ хад тэгээд ийм том төмөрөн хаалганууд байдаг байхгүй юу? Яг хадтайгаа адилхан будцсан. Тийм цэргийн байгууламжуудаа одоо дэлхийн 2 дугаар дайны үед бий болгочход одоо бол тэрийг арчилж байдаг. Одоо жил болгон техникийн үйлчлэг хийдэг энэ хаалга онгойж гэнэ үү, их буун ажиллаж гэнэ үү гэдэг тийм одоо цэрэгдсэн одоо ер нь бас дэлхийд бол ер нь дээгүүр ордог шүү дээ цэрэгчлэлтээрээ. Тэгээд энэ айрын цэргийн алба хаасан улсууд нь бол буу зэвсгээ байнга авч явна. Одоо хагасаа бүтэн сая дээр одоо казарнаас гэртээ харж байгаа цэргүүд вагоноор дүүрэн ингээл явж ах чинь буутайгаа, аранцтайгаа гээ явж байна. Тэгээд ингээ асуух дээр дуутахад тийм газар тэдэн цагт бэлэн байх. Тэр номер 1. Ер нь нэг цагаас 3 цагийн дотор бол бүх ард түмэн бол зэвсгэлцэн гэж байгаа шүү. Нэгдүгээр асуу. Хоёрдугаарх нь одоо нэг төвийг сагсан гэдгээрээ
одоо энэ санхүүжилтийн асуудлууд нь Швейцарын банкуудаар дайрдаг. Тийм болох дээр зэрэг энийг одоо санхүүгээ хэвтчихгүй тулд Швейцар руу дайраагүй байх л да. За тийм байж магадгүй дэлхийн бараг л одоо нөгөө нэг тот данс гэж нэрлэдэг тийм герман дээр. Тэр Нэг үеийн нь мэдчихгүй, хинийх нь мэдчихгүй тоотой данснууд. Одоо Монгол тийш авч нуудаг. данснууд энд байсан юм шиг байгаа юм да. За тэгвэл их л утга учиртай л байж таараа. Их л утга учиртай. Тэр уул руу нэлээд их зардал хохирол үүсэх учраас тийшээ гарч тай хийгээг болов герман талаас гэж боддог. Тийм. Ер нь бол дээр үед тэр Наполеоны цэргүүд ч байна. Одоо энэ Итали Швейцарууд байлдж исэн тэр юунуудыг харахад бол ер нь уулын одоо энэ барта замтай цас мүстэй тийм газар байлдах чадвараараа эдгээр их өндөр байсан юм шиг байна. Одоо маневрлах чадвар нь өндөр. Тэгээд уулын доогоороо тэр чигээр хонголтой тэгээ хамгаалтын системүүд нь айгүй мундаг. Тэгэл энэ уулын хаяа ингээд энэ тэнд ингээ байшингууд байна. Хэдүүн баримтат киногаар гаргаж хэлээ л дээ. Ингээ харахад нэг тариачны ч юм уу малчны байшин байгаа юм. Тэгэл цонх монхыг онгоолох төр дотроос нь их боо эднэр гараад ирж байгаа юм чинь. Тэгэхээр яаж чадчихсан шүү дээ. Одоо ч гэсэн одоо энэ хурдны замууд байна, энэ уулын замууд байна. Танкийн хамгаалтууд нь байдаг шүү дээ. Газар доороосоо гарч ирдэг. Тэгээд тэрийгээ бас ингээд техникийн үйлчлэг шалгалт хийгээ явж гин. Тэрийгээ баримтат киногоор үзүүлнэ, харуулна. Одоо ийм хүн одоо энэ 50 жил 40 жилийн ажлыг хийлээ. Одоо дараагийн халаа нь ингээд энэ залуу байна. Энэ залуу ийм хийх ёстой гэж үзүүлэл харуулал явж идэгин. Одоо зарим бүр одоо ил тод болцсон газруудаа бол уулын хонгол одоо тэр хамгаалтын системүүдээ одоо ийм сайхан хөгжсөн болох дээр зэрэг зарим нь одоо зочдлын чиглэлээр одоо тэр бункерт нэг хоноход тэр үеийн одоо ортой, тэр үеийн галтгоотой тиймэрхүү бас аялал жуулчлалын юмнууд байна энд. Нэг сониуч юм дуртай хүмүүс очиж амардаг. Дээр өвөл бол дээр засан одоо ийм нөгөө овоохоо хийчээд тэр дотор хонох асуудал байна. Эсвэл тэр засаа овоохоо дотор концерт тоглох асуудал байна. Тэгэл иймэрхүү юмнууд байна да. Нэрээ тэгээд Швейцарын одоо нөгөө цэргийн утга алдартай утга гэж нэг олон утга. Тий. Бүх цэргүүдтэй тэр утга тарааж ирсэн гэсэн тий цэргийн одоо хоол хүнсээ задлж лацтай юм задлж идэх. Тий. Швейцарт өссөн тэр утга байж байна. За их сонирхолтой юм байна бэлгээ. За бэлгээхийн хувьд бол ер нь ажилчинч байж үтсэн байна. Академик төвшинний одоо инженерийн сургуульд одоо бас мундаг хүн байж байна. Чи энэ үгтэй санал нэгдэх үү? Чадваргүй сэхэтэн байснаас чадaltaй ажилчин байсан дээрээ гэдэг үгтэй санал нэгдэх үү? Одоо орчин цагт манай бүх ихэнх залуучууд маань ер нь сурыг оюутан одоо болъё гэд сураад төгссөн чинь ажлын байр байхгүй наа гэдэг одоо хэцүү байгаа шүү дээ. Том төмөрөн хаалганууд байдаг байхгүй юу? Яг хаттайгаа адилхан будцсан. Тийм цэргийн байгууламжуудаа одоо дэлхийн 2 дугаар дайны үед бий болгоцоход одоо бол тэрийг арчилж байдаг. Одоо жил болгон техникийн үйлчлэг хийдэг юм хаалга онгойж гэнэ үү, их буун ажиллаж гэнэ үү гэдэг тийм одоо цэрэгдсэн одоо ер нь бас дэлхийд бол ер нь дээгүүр ордог шүү дээ цэрэгчлэлтээрээ. Тэгээд энэ айрын цэргийн алба хаасан улсууд нь бол буу зэвсгээ байнга авч явна. Одоо хагасаа бүтэн сая дээр одоо казарнаас гэртээ харж байгаа зэргүүд вагоноор дүүрэн ингээл явж ах чинь буутайгаа, аранцтайгаа гээ явж байна. Тэгээд ингээ асуух дээр дуутахад тийм газар тэдэн цагт бэлэн байх. Тэр номер 1. Ер нь нэг цагаас 3 цагийн дотор бол бүх ард түмэн бол зэвсгэлчихнэ гэж байгаа шүү. Нэгдүгээр асуу. Хоёрдугаарх нь одоо энэ төвийг сагсан гэдгээрээ одоо энэ санхүүжилтийн асуудлууд нь Швейцарын банкуудаар дайрдаг. Тийм болох дээрээ зэрэг энийг одоо санхүүгээ хэвтчихгүй тулд Швейцар руу дайраагүй байх л да.
За тийм байж магадгүй дэлхийн бараг л одоо нөгөө нэг тот данс гэж нэрлэдэг те герман дээр. Тэр Нэр үеийн нь офицер мэдчихгүй, хинийх нь данс мэдчихгүй тоотой данснууд. Одоо тийм Монгол тэр тийшээ үеийн авч офицер нуудаг. данснууд нь энд байсан юм шиг байгаа юм да. За тэгвэл Тийм. их л утга учиртай байж таараа. Их л утга учиртай. Тэр уул руу нэлээд их зардал хохирол үүсэх учраас тийшээ гарч тай хийгээг уул герман талаас гэж Ер нь тийм. Ер нь бол дээр үд тэр Наполеоны цэргүүд ч байна. Одоо энэ Итали Швейцарууд байлдж исэн тэр юунуудыг харахад бол ер нь уулын одоо энэ барта замтай цас мүстэй тийм газар байлдах чадвараараа эдгээр нь их өндөр байсан юм шиг байна. Одоо маневрлах чадвар нь өндөр. Тэгээд уулын доогоороо тэр чигээр хонголтой. Тэгээ хамгаалтын системүүд нь айгүй мундаг. Тэгэл энэ уулын хаяа ингээд эн тэнд ингээ байшингууд байна. Хэдүүн баримтат киногаар гаргаж хэлээ л дээ. Ингээ харахад нэг тариачны ч юм уу малчны байшин байгаа юм. Тэгэл цонх мохын онгоолох төр дотроос нь их боо эдгээр гараад ирж байгаа юм чинь. Тэгэхээр яаж чадчихсан юм шүү дээ. Одоо ч гэсэн одоо энэ хурдны замууд байна, энэ уулын замууд байна. Танкийн хамгаалтууд нь байдгийг шүү дээ. Газар доороос гарч ирдэг. Тэгээд тэрийгээ бас ингээд техникийн үйлчлэг шалгалт хийгээ явж гин. Тэрийгээ баримтат киногоор үзүүлнэ, харуулна. Одоо ийм хүн одоо энэ 50 жил 40 жилийн ажлыг хийлээ. Одоо дараагийн халаан ингээд энэ залуу байна. Энэ залуу ийм хийх ёстой гэж үзүүлэл харуулаад явж идэгин. Одоо зарим бүр одоо ил тод болцсон газрууд бол уулын хонгол одоо тэр хамгаалтын системүүдээ одоо ийм сайхан хөгжсөн болох тэр зэрэг зарим нь одоо зочдлын чиглэлээр одоо тэр бункерт нэг хоноход тэр үеийн одоо ортой тэр үеийн галтгоотой тиймэрхүү бас аялал жуулчлалын юмнууд байна энд. Нэг сониуч юм дуртай хүмүүс очиж амардаг. Өвөл бол дээр засан одоо ийм нөгөө овоохоо хийчээд тэр дотор хонох асуудал байна. Эсвэл тэр засаа овоохоо дотор концерт тоглох асуудал байна. Тэгэл иймэрхүү юмнууд байна да. Тэгээд Швейцарын одоо нөгөө цэргийн утгатай алдартай утга гэж нөгөө олон утга. Тийм. Бүх цэргүүдтэй тэр утгыг тарааж ирсэн гэсэн тий цэргийн одоо хоол хүнсээ задлж лацтай юм задлж идэх. Тийм. Швейцарт өссөн тэр утга байж байна. За их сонирхолтой юм байна бэлгээ. За бэлгээхийн хувьд бол ер нь ажилчинч байж үтсэн байна. Академик төвшинний одоо инженерийн сургуульд одоо бас мундаг хүн байж байна. Чи энэ үгтэй санал нэгдэх үү? Чадваргүй сэхэтэн байснаас чадaltaй ажилчин байсан дээрээ гэдэг үгтэй санал нэгдэх үү? Одоо орчин цагт манай бүх ихэнх залуучууд маань ер нь сурыг оюутан одоо болъё гэд сураад төгссөн чинь ажлын байр байхгүй наа гэдэг одоо хэцүү байгаа шүү дээ. Энэ үгтэй санал нэгдэх үү? Юу гэж бодож явдаг вэ? Энэ тал дээр залуучуудын талаар санал нэгдэн шүү дээ. Санал нэгдэн. Тэгээд энэ бол бас л манай одоо засгийн газар манай бид нарыг удирдах байгаа тэр улсуудын уулын толгойн ажиллах хэрэгтэй байхгүй юу? Биднэрт ирээдүйд ямар үйлдвэр хэрэгтэй? Бид нар ирээдүйд юу үйлдвэрлэх вэ? Юу гадаад руу гаргаж, юу дотооддоо үйлдвэрлэж мөнгө олох вэ гэдэг одоо боловсролын системийг л сайн зохицуулж өгөх хэрэгтэй л дээ. Тэгээд одоо энэ мэрэгжлийг одоо рекламдах, одоо сурталчлах. Жишээ нь сантехникийн хүн гэхдээ орчин үеийн сантехникийн хүн одоо дээр үеийн одоо манай монголчууд бол одоо 900 татах гэл ингээл яригдчил байгаа байх. Энд бол тийм 900 татах асуудал байхгүй. Бүх хоолой зис хоолойнууд байна. Тэрийг би ингээл хараад боддог хөхгүй. Манайх ч одоо өчнөө 100 тонн зистэй л гэдэг тэгэл зисэн хоолоо өөрсдөө хийчихвэл их л хэрэгтэй юм даа л гэж бодох юм. Тэгээд тийм мэрэгжлийн улсуудыг л сургаж авах хэрэгтэй. Ихтэй сургууль бол яах вэ? Тэгээд толгойтон дээшээ гараал явна, толгойг нь тэгэл толгойгүй л гэж ярьдаг түнэс биш. Хүн болгон ямар нэгэн авьяастай байгаа шүү дээ. Ямар нэгэн сонирхолтой байгаа. Энийг хийчих гэсэн, тэрийг хийчих гэсэн. Тэр болцоо нь байхгүй болох дээрээ зэрэгэл
манай залуучууд бүгдээрээ л дээд сургуульд сурал. Бүгдээрээ ч биш л дээ хөөрхий бас нэг 90% гэж боддог байх. Ээж аав нар нь ч бас тийг санаа зовдөг байх. За энэ мэтээр одоо ажил хийдэг нэг үйлдвэрийн газар нэг ажилчин болдог. Нөгөө үйлдвэр нь яваач үгүй ч үү, цалингаа тавиач үгүй ч үү. Тэрний хооронд ингээд дээд боловсролтой болгоо нэг төрийн албанд оруулах юмсан. Тэгвэл нэг байнгын цалинтай байх ч гэдэг юм уу, дэтгэр нь өндөр байх ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү нэг сонин гажууд юмнууд л их байгаад ах шиг л надад харагдаад байдгийн. Тэгээд одоо манай хүүхдүүд бол ер нь нэг нь л дээд сургууль төгссөн байх. Бусд нь бол бүгдээрээ л мэргэжлийн сургуулиудтэй сургуулиуд төгссөн. Тэгэл одоо манай баг охин бол одоо тэр жаштуудлын юу гэдэг вүлээ дээ, монголоор бол одоо менежер гэх юм уу, зохицуулагч. Тэрийг сурч байна. Баг хүн маань сая юу санхүүгийн техникум төгслөө. Одоо тэгээд нэг байгууллагад нэгтлэн бодох хийж байна. Том хүн маань Монголд байгаа. Тэр маань одоо тэнцээ хуваарь аж ахуй эрхэлж байна. Манай энд байгаа том хүн маань юу информатикийн одоо мэрэгчлээ. Гэхдээ нөгөө дээд биш, ер нь дунд. Тэгээд энэ тентхийн компаниудын компьютер нь болохоо байлаа, копирер болохоо байлаа гэхэд нь очиж дуудлагаар засдаг тийм ажил хийдэг. Тиймэрхүү л байна да. Швейцарт очлоо. Зүгээр ер нь хүний мэрэгжлийг айгүй өндөр үнэлдэг байхгүй юу, ажил хийж байгаа хүн. Тэгэхэд дээд сургуульд сурч би 4-5 жил ажиллаж байхаар 4-5 жил би ажил хийгээд одоо нэг тэтгэврийнхаа мөнгийг ахиухан тансантай хийж гэдэг юм уу. Эсвэл бол нэг ирээдүйд амьдрах байшингийнхаа суурийг олоод авъя гэдэг юм уу. Эсвэл бол тэр манай лизинг одоо нөгөө нэг зээлийн их усүртэй одоо барьцаа хөрөнгийнх нь одоо юу гэдэг лээ тэдэн хувь нь одоо жишээ нь 10-аас 15% нь байж хахад та лизингээр байшин авч болно гэдэгтэй адилхан. Өө тэр 10% ч юм 15% эхлээд бий болох гээд тэр залуучууд чинь тэрнийхээ төлөө явж шít. Гэтэл одоо тэр лизинг маань энд бол бараг л хүүгүй шахуу. 0.5% жилийн. Манай Монголынхыг би сонсоод би авдаг цалингийн бодоод лизингийнх нь хүүгийн бодоод инхтэр юу яаж аль толгоогоороо бодоод байгаа юм болдоо л гэж би боддгийн шүү дээ. Тэгэхээр Швейцарт бол одоо боловсралтай хүн, боловсралгүй хүн, ажилчин энэ гэсэн ялгаа гаргадаг. Бараг юм байна тийм ээ. Манай залуучууд маань одоо боловсралтай болох боловсрал мэдээж боловсрал эзэмшин гэдэг бол сайн хэрэг. Гэхдээ тэр бол хувь хүний сонгох өөрөө шийдэх асуудалтай. Түүнээс гадна нөгөө энэ боловсралтай тэр боловсралгүй гэдээ байхаар нөгөө залуучууд маань боловсралгүй хүн гэдэг нэр авчихвэ гэдгээс ичээд санаан зовоод тэгээд болсон болоогүй нэг дээд сургуулийн бараа хараад тэгээд бүгдээрээ ингээд ихтэй сургууль төгсчлөө. Тэгэхээр ажилчид дутагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажлыг минь одоо хэн хийх вэ? Бүгдээрээ бид нэр одоо сэхэтэн болёо гэж бодоод ахаар энэ талаас нь асуусан. Тэгэхээр бид нар бас бидэнд ажилчид бас хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр таны зүгээс ер нь олон жил гадаад байсан хүний хувьд юугаа өөрчлөөсөө бас сайхан ажилчин хүмүүс бий болгохын тулд анхны алхам нь одоо зөвлөх талаасаа гадаад олон жил болсон хүний үднэс юуг зөвлөх бол тэр залуучуудаа яаж урам зориг өгч бас сайхан ажилчин хүмүүстэй бас болох уу? Би одоо юу гэж зөвлөх вэ? Нэг л манай ер нь манай Улаанбаатар монголчуудын боловсролын одоо тэр чиг хандлага нь арай л буруу л яваад ах шиг байна. Заавал дээд сургууль. Одоо жишээ нь манай Монгол гिचний хүн амтай байлаа. 3 сая хүн амт. Хэдэн дээд сургууль байгаа байлаа. Тэг хичнээн хүүхдүүд сурах гэж гүрийж байгаа байлаа.
хичнээн ээж аав нар тэр хүүхдүүдийнхээ төлбөр тооцоог төлөх гэж гүрийж байгаа байлээ. Ингээ бодох тэр нэг л биш ээ. Тэрний оронд одоо тэр ихтэй сургуулиудыг рекламдах, тийм олон улсын сертификаттай айлгэн, тийм газар үнэлэгдэнэлгэн тэр биш ээ. Тэрний оронд хүү энэ сантехникч гэдэг хүн чинь ийм юм хийдэг. Энэ нь л дээд зэргийн чанартай. Одоо өнгөрсөн жил ч билүү, түрүү жил ч билүү олон улсын мэрэгжлийн нэг олимпиад гэдэг юм уу, мэрэгжлийн тийм уралдаанд манай Монголын барилгын техникум ч билүү, барилгын темсийн ч билүү очоод их дээгүүр үнэлгээ авчихсан гэл юм. Тэрийг л рекламдах хэрэгтэй байхгүй. Тэрийг л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүн чинь би энийг хиймээр байна. Би ингэмээр байна гэдэг ингээд тэр хүний өөрийнх нь чадах юм байна, чадахгүй юм байна. Гэтэл ширээний ард сууж чадахгүй хүн байна шүү дээ. Тийм хүн дээд улсрал эзэмшээд яах юм. Тэрний оронд эрүүл агаарт барилга дээр байшин бариад ч гэдэг юм уу, эрүүл агаарт мал маллал ингээл явуулт. Тэрийг л гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо эсэлтийн шалгалтын тийм юм болж яана л гин юм мэдэхгүй. Тэр хар мянган дээд боловсралтай одоо дипломтой ажилгүйчүүд төрүүлэх нь хэрэгтэй байна уу? Дээд доод боловсруулуудаа жоохон бодож одоо улс төрөө явуулах хэрэгтэй байна уу? Улсаа хөгжүүлэх хэрэгтэй байна уу? Тэр л их чухал байгаа юм л да. Тэгээд би заримдаа ойлгодог юм аа. Энэ дээгүүр ахсан тийм. Энд бол нийгэмд хад амьдарч байгаа болохоор бас амаргүй багтаа холоос хараад хэлэхэд тийм ээ. Холоос хараад хэлэхэд хэцүү. Холоос ингээ хараад дүгнэхэд бас хэцүү. Тийм бас өөрөөсөө бийж магадгүй. Би тийм учраас нэг амар зөвлөгөө өгөх ч гэдэг юм уу тийм хэлэхэд айгүй хэцүү. Жишээ нь энд бол мэрэгжилтэй одоо хүнийг л үнэлнэ. Түүнээс биш боловсралтай хүнийг бол үнэлэхгүй. Би үгээ буцаагаад авчий. Зөвлөгөө өгөх гэж бол их тохироогүй үг би хэлсэн байна. Тэр үгээ буцааж аваад таны нүдээр та одоо энэ жил гадаад байж байгаа хүн юуг одоо санал болгож энд ийм байдаг юм бэ шүү. Энд ажилчдаа тэгж хардаг юм бэ шүү гэсэн зүгээр санаа өгөх. Тийм би санаа бол ийм л байна л да. Ерөөсөө л хүн өөрийнхөө сэтгэлийг л сонс. Би юу хийж чадах вэ? Би хүнд юугаар тусалж чадах вэ? Тийм ээ. Би юуг хийвэл миний хийсэн юм хүнд үнэлэгдэх вэ гэдгээл бодно. Нэгдүгээрт, хоёрдугаарт би үнэлэгдэжээж би цалингаа авна шүү дээ. Миний хийсэн ажил энэ цалин хоёр тохирч гэнэ үү гэдгийг бас бодох нь айгүй хэцүү. Одоо жишээ нь энд бол цэвэрлэгээ хийдэг хүн бол арай бага цалин авна мэдээж. Тэгэхдээ байгууллагч гэдэг юм уу одоо тэр компани нь тэр хүнээ айгүй харж үзнэ. Энд чинь тэр тэргүй өөр юм цалин багтай юм чинь тийм өдрүүдээр амруулъя, тийм өдрүүдээр чөлөө авмаар байна гэхэд нөө чөлөө өггийн өгчин. За энэ цэвэрлэгч, за энэ босс, за энэ менежер гэх зэрэгэл жоохон хэцүү. Тэгээд энд бол ер нь мэрэгчлээ хүнийг л их үнэлдэг. Тэгээд мэрэгчлээ үнэнч тэгэл үнэнч нь юу ах вэ? Чадвартай хийж чаддаг. Тийм л одоо мэрэгчлээ хүнийг л бэлтгэх л хэрэгтэй. Тэгэх юм бол манай Улаанбаатарын замч зузаан болно, машин чивдэрх нь баг болно. Тэ ченжүүд нь ч багсан шүү дээ. Билгээ би чамаас нэг гурван зүйлийг чамаар хэлүүлье гэж бодлоо. За. Би өгүүлбэр эхэлнэ. Тэгэхээр миний өгүүлбэрийг төгсгөөрэй за. Миний хамгийн ихний өгүүлбэр би хэрвээ би өнөөдөр 25 настай байсан бол би шал өөр мэрэгжил эзэмших байсан. Гадаадд амьдардаг монголчууд маань ихэнхдээ айдастай, хүйдэстэй, болгоомжтой сэтгэл санааны маш өндөр дарамтанд байдаг.
би өөрийнхөө Мгм. өгүүлбэрээ Аа. тусгаарай. Манай сурагч маань хайччих. Би эхнэрээ хаалтсан шал өөний хараа байж чинь. Би өөрийгөө яана гэнэ. Эхнэр шиг чухал хүн алгатай ярилцлаганд орж иж эхнэр нараад ирсэн чинь ерөөсөө Тэр чи хай хоорондоо би энийг хараад юу илээ яах вэ гэж боддог байхгүй юу? ийм сайхан одоо өдөө хүртэл ингээд би бинийг хараад байгаа юм марцдаг хоёр хүн байдаг юм биш үү? Би юу хийх вэлээ, юу хийх байсан бэлээ гэд боддог байхгүй эхнэрээ харангуйтай. Хийдөө хийгээгүй лүү гэд. Аа. Тэгээ За сая өгүүлбэр эхлэе. Би өөрийнхөө хүслээр байсан болвол их одоо их л өөр юм сорох байсан бахал гэж би бодож байна. За баярлалаа. 3 өгүүлбэрийг ингэж За. их сонин өөрмөц болж байна. Тэгээд маш их баярлалаа. Бэлгээс бас сонирхож асуух нэг зүйл байж байна. Ер нь 16 настайд анх гадагшаа гарч ирсэн юм тийм ээ 1978 онд гэхээр 16 настай гэдэг бол баг хүүхдэрээ шахуу одоо гадагш гарч ирсэн байна шүү дээ. Анх удаага богоон цомж үзчихсэн. Тэгсэн ч гэсэн 16 нас хүртлээр одоо Монголынхон газар шороон дээр өсч том болж Монгол амьдралаараа Монгол ахуйгаараа амьдарч сурж ах үед сурсан чиний хамгийн одоо эрхэмлж явдаг тийм чанар өнөөдрийн хүртэлтэй тэрийгэ хэрэгэлдэг. Би бас монгол хүн болохоор би яаж энийг сурсан юм бэ гэж баярлж явдаг тийм сурсан юу байдаг бол ах захаа хүндлэх хүнийг сонсох. Одоо дээр үед чинь бид нар чинь ихэвчлэн одоо ээж аав нар чинь бүгдээ ажил төрөлтэйгээ явцдаг байлаа шүү дээ. Тэгэл нөгөө бид нар чинь нөгөө 50 хүүхдүүд эмээ өвөө дэр байдаг. Тэгээ эмээ өвөө нар чинь чи энийг ингэсэнгүй туу чи минь чи дигээ итгэж тэр төлөө хаагалаа усанд яв гэл ингээд тэр болгоныг ингээд хийж явах тэр бол үнэн одоо миний хамгийн ад жаргалтай үе л дээ. Одоо айгүй сайхан үе. Тэр л байна. Хүндлэх гэдэг сайхан соёл биш үү Монголын маань. Тийм ах цахаа хүндлэх, сонсох, би зөв хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү. Тэр үед чи хөвчлэн загнадаг байлаа л да. Тэгсэнгүй яагаад, ингэхгүй яагаад. Тэр чи хөөрхи тэр үеийн одоо хүмүүжлийн айгүй хэлбэр байлаа шүү дээ. Одоо манайхан дэгдэг шүү дээ. Шүү дээ. 10 жилд байхдаа багштай зодуулаа тэгээ ягаачгүй шүү дээ. Тэр үе чинь одоо хичнээн зодуулдаг байсан ч гэсэн тэгж сайхан дурсна гэдэг чинь тэр хүн чинь тэгж амар гинттлээ, үхтлээ зодуулж байгаагүй л байхгүй юу? Тэр нь өөрөөсөө сахилгагуутаал тэр нь гой хөгжөөнтэй хошин шог тийм л байсан болох дээр зэрэгэл бид нар тэгж ярьдаг байх л да. Одоо бол тэгж хүүхдтэй гар хөрвөл маргааш нь тэгэл шууд 72 руу явах байлгүй. За. Билгээ чиний хувьд одоо энэ олон жилд гадаадд байхад мэдээж зүрх сэтгэлээрээ би зүгээр таамаглаж байна. Би таны дотор ороогүй учраас хэлж мэдэхгүй байна л да. Ер нь олон монгол хүний төлөөлөл гадаад амьдарч байгаа олон монгол хүний төлөөллөөр би одоо таамаглаж хэлэхэд зүрх сэтгэл чинь бол монгол хүн хിവэрэ байж байгаа. Гэхдээ энэ олон жил усын нуул ясын дагаа гэж ерөнхийдөө бас швейцар хүмүүс шиг ч юм уу герман хүмүүс шиг жоохон сэтгэдэг хэв заншлаас нь жоохон сурцсан өөр дээрээ бүр ингээ хөвшүүлээ суулгацсан энэ төр чанарууд байдаг баг. Тэгэхээр ер нь Монголдо очиход өөрийгөө нэг би чинь бас энэ чи юу вэ гэд би чинь нэг монголч биш юм шиг германч биш юм шиг одоо швейцарч биш юм шиг болчихсон. Тийм эвгүй мэдрэмж онцох тийм үе төрж явах юм уу? Төрнө шүү дээ. Төрнө. Дэлгүүрт ороод захад ороод юу баян зүрхийн захад ороод сайн байцгаана уу гэдэг дуугарсан чинь үнэн дорхноо нэмэгдээд яваад өгсөн шүү дээ. Эн чинь нэг галзуу солиот. Тэгээ нөгөө төрөвчөө гаргаж ирээд төрөвчин дээр нөгөө эн чинь хүний төрөвч хараад байгаа ш.
Манайхан ч харцдаг юм байна л да. Энэ гадаадын өмнөлтэй гадаад бичгээр үнтэй хөөхөд монголоор ярьж чадахгүй амтан байна гэж боддөг юм шиг байна. Сайн байцгаана уу гэдэг тэр чинь гадаад хүн шиг л мэддэг юм шиг байна. Тэгээд нэг талах авъя гэх 3200 гэх нэгээ сууж байгаа. 1700 төгрөгнөөс алах нь. Тийм л байгаа юм да. Тэгтэрээ зэрэгэл жоохон эвгүй л гэдэг юм да. Хүүхдүүд нь яаж өсөж чинь хүүхдүүд нь Монгол орныхоо талаар одоо ямар ойлголттой явдаг бол Монгол улстай хүүхд нас нь мэдээж гадаад өнгөрөөсөн хүүхдүүд бага цагаа Монголд өнгөрүүлдэг болов уу гэж бодож чинь Монголын талаар юу гэж ярьцгаах вэ? Монголын талаар гоё юм ярина шүү дээ. Жишээ нь одоо манай хөө бол тийм өө шүү дээ. Аав нь бол миний хөө нэг Монгол их нэртэй болвол их зүгээр байна. За яах вэ? Сургууль соёлоо дуусчаад тэгээд хөдөө өвөөтөөгөө явж байгаад хөдөөний охтуудаар цовн хийлгэж үзэн, лавшаа хийлгэж үзэн, тэгээ хин сайн хийсний лавцуун да гэж ярьдаг юм шүү дээ манай. Энэ бол тоглоомоор мөртлөө тэр чинь бас нэг цаана юм байна. Хөдөө явна гэж байна, өвөө дээрээ очино гэж байна, тийм ээ. Гэхдээ зэрэг юм байгаа байхгүй. Тэгээ манай хүүхдүүд бол гэртээ ирээд бид нартэйгээ ингээ байхдаа бүгд монголоор ярина. Монголоор ярьж ийж тэгэл байна да. Тэр л их сайхан байдгийн. Тийм байж тээ хүүхдүүдээ бас монгол хэлийг өргөжлүүлж яриулаад монгол хэлийг мартуулахгүй байж байгаа гэдэг чинь сайн байна. Тэгээд бид нар бас нөгөө одоо энэ Facebook, WhatsApp эднэрээр мессежээр өчтдөг шүү дээ одоо мэдээ хоорондоо харьцаа. За өнөөдөр юу байна? Сонирхолтой юу байна? Ажил төрлийн сайн уу гэх ингээ бичгтээ бид нар дандаа кириллээр бичнэ. Латин үсэг хэлэхгүй. Одоо техник чинь сайхан хөгжсөн байна шүү дээ. Бүх утас чинь Монгол одоо кирилл үсэг ингээ татаад суулгах чинь тэгээд харьцсан. Ихтер чинь зэрэг сайхан л байдгийн. Би тэрийг аягүй анзарч байна. 20-д жил латинаар ингээ бичсэн монголоор. Тэгээд сүүлийн үед өөр хүнээс латин дээр ирэхээр надад аягүй муухай харагдаад. Тийм шүү дээ. Би буцаагаад одоо нөгөө монгол үсгээрээ кириллээр бичиж одоо хурдан типийг болж сурч байгаа компьютер дээр биш утсан дээр. Тэрнээс нөгөө латинаар болохоор би аягүй хурдан бичдэг байхгүй юу? Аягүй хурдан бичнэ. Кириллээрээ жоохон удаж бичиж байгаа гэхдээ хичээж байгаа. Яг тэгэхээр өөр хүний ирсэн юмыг хараад би өөрийнхөө алдаанаас сурж байгаа хгүй ямар амир юм бэ? Миний бичсэн хүн бас ингэж муухай харагдсан юм биш тэгээд. Тийм ер нь бид нар яг одоо ингээд нэг хэлбих юм бол нэг хитрхи хэлбигээд ах шиг одоо уугурч монгол бичгээрээ үндсэн монгол бичгээрээ бичнэ гэлдэг гэж байна. Гэтэл бидний генерацийн 1940-өөс одоо 40 он 45 оноос хойш төрсэн улсууд бол одоо монгол бичгээр бичгэд хэцүү. Гэтэл 60-аад оны мань мэтийн үеийнх нь болох тэр кириллээр сурцсан. Тэгээд одоо энэ латин ингээд одоо дөрвөн үсгний дунд бид нар шүү дээ алин зүгийн аль нь бурууын тэгэл нэг хүнээр монгол бичгээр ингээд өөрийнх нь нэрийг бичүүлчихэд нөгөө хүнээс очиж асуугаад энэ зөв үү гэхээр энэ чинь энэ үгэн дээр энэ үсгэн дээр алдсан байна. Энэ яаж сурах вэ гэл одоо тэгээд яг заримдаа ингээд монгол бичиг бичээ сурчих юмсан ингээд хаяа харна. Тэгэхэд үнэхээр хэцүү. Одоо манайс чинь өдөр тутам латин үсгтэй өдөр тутам цаг тутам хүнтэй өөр хэлээр харьцчих тий. Бид нэр анх 10 жилээс сурсан бол өөр байсан байх л да. Одоо дунд нь кирилл гэдээ орцсон. Тэгээд одоо бид нар чинь цөмөрөөл кириллээр ярьдаг. Тэгээд гол нь монгол хэлээ мартахгүй тулд одоо энэ бид нар чинь монгол юм шүү дээ гэдгийг үзүүлэхийн тулд кириллээр биччихээд энэ 1949 онд Монголд социалист нийгмийн үед бид нар одоо дэлхийдээ харьцахын тулд бид нар энэ үсгийг ингэж авч хэрэгэлсэн юм гэж би энэ одоо швейцаруудад германуудад тайлбарладаг байхгүй. Гэхдээ ингээ нэг сайхан Чингисийн зурагч гэдэг юм Монгол зураг тавьчаад хажууд нь уугарч одоо монгол бичгээр ингээ бичсэн. Тэгээ энэ юу юм гээл энэ араб үсэг шиг босоогоор бичсэн араб үсэг шиг энэ манай монгол хуучин бичиг байхгүй. Чи яага бичиж чаддгүй юм гэл ингээл. Гэхдээ энэ тайлбарладаг байхгүй. За тэгээд бэлгээдээ маш их баярлалаа. Хоёлоо бас яриагаа жоохон өндөрлөх тийшээ бэлгээгийнхэн гэр бүлд нь маш их сайн сайхан бүхнийг хүсье. Өнөр өсгөн хүүхдийг өсгөж байгаа ээж аав хоёр гэдэг бол мэдээж маш их өндөр хариуцлагатай
хийх ажил ихтэй байдаг бах. Түүнийхээ хажуугараас бизнес эрхлээд хүний нутагт бас мэдээж амаргүй бах. Бизнес босгоно гэдэг бол их хэл дээрээ байсан ч гэсэн ер нь их амар ажил биш тийм ээ. Тэгэхээр энэ хийж гисэн бүхэнд нь шантрахгүйгээр цаашаа улам одоо зарчмуудлаа өргөжүүлээд Монгол хүмүүсээ их сайхан алгаад илгэж тасч одоо хэлний асуудалгүй тэр зарчмуудад их сайхан байх нь шүү дээ. Дуртай хий гэсэн хоолоо хийгээд олоолаа бужигнаад ингээд танахаар очих зочид нь одоо маш их сайхан олон болоосаа гэж хүсээд тэгээ хамгийн төлөвлөлийн үгийг одоо бэлгээд зориулж үг хэлэх боломж олгоё. Одоо хэн нэгэнд баярлж талархаж явдаг бол эсвэл арга гэртээ хэлэх сэтгэлийн нүнд байдаг үг байдаг бол энэ сайхан алтан боломжийг өгье гэж. Байлгүй яг уу Монголд байгаа бүх монголчуудаа энэ оройны мэндийг хүргээд эрүүл аз жаргал сэтгэлийн өндөр тэнхээтэй зоригтой байгаарай гэж хүсье. Тэгээд тус тусынхаа ажлыг хийгээд явбал бас л сайхан байх бах та. Түүнээс би нэг хүнд аймаг нэг сургаад байж чаддгүй маа. Тийм тэгээд эрүүл хамгийн гол нь эрүүл аз жаргалтай байхыг хүсэн өрөөё. За баярлалаа. За эрхэм сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараас баярлалаа. Баяр та сонсогчдоо. За баярлалаа.